Хөл бөмбөгийн хаан талах. Хөл бөмбөгийн жинхэнэ өрсөлдөөн эхлэх цаг боллоо. Хөл бөмбөг тоглож чаддаг бол хүрээ дээр. Талхны мухлаг хөл бөмбөгийн баг. Нэг хоёр. Шоко. Сүү бас гашилчихсан юм уу? Юу хийгээд байгаа юм бэ? Талхны Монголын хотын хөл бөмбөгийн баг шалгаруулалт явуулж байгаа. Сүү ормоор байна гинэ. Хөл бөмбөгөө? Сүү хөл бөмбөг тоглох юм уу? Ноён талхаа өглөөний мэнд. Сүү чи хөөрхөн мөрөөдөлтэй юм аа. Шалгаруултнаас өмнө чамд ганц хоёр юм зааж өгье. Хөөх, ноён талхаа та хөл бөмбөг сайн тоглодог юм уу? Олон жилийн өмнө манай багаас намайг л харах гэж очдөг байлаа. Хөөх, цааш нь яриад өгөөч. Хэдий өмнөх амьдрал минь тодорхой. Дасгалжуулагч миний мундаг чадварыг харсан ч намайг өөрийнхөө минь тоглуулаагүй. Үндэсний шигшээ тоглолт болж байлаа. Би тэдний төлөө тоглоно гэдээ амлажсан байсан юм. Манайх 10 оноогоор хожигдож байлаа. Багийнхан буугаад өгчихсөн. Ёс суртахууныг ч мартсан байлаа. Гэхдээ намайг талбайд гарангууд байдал эргэнэ гэдгийг бүгд мэдэж байлаа. Эсрэг бага байжуулах бүх бохир аргыг хэрэгэлсэн. Гэхдээ тэд миний хаанч хүрэхгүй. Эртэл авсан ч гэсэн багийнхныхаа урмыг хугалж болохгүй гэдгийг мэдэж байлаа. Би буцаад талбай руу гарсан. Би чадсан. Эсрэг багийг ганцхан онооны зөрүүтэйгээр ялж чадсан. Энийг л тэмцээн гэдэг юм. Ялахын төлөө байгаа бүх хүчээ шавхах хэрэгтэй байдаг. Гайхалтай юм ирхмэ. Үнэхээр шүү. Хөл бөмбөг яаж мундаг тоглохыг заагаад өгөөч тэхүү. Сүү, спортоор хичээлэх нь зүгээр нэг тэмцээнд орох биш. Байгаа бүхнээ зориулах нь чухал. Би дасгалжуулагч байгаа цагт чи сайн тоглож байна. Тийм ээ ноён талхаа. Би сурахад бэлэн. Өнөөдөр энэ хоёр яагаад оройтод байна? Юу болоод байна? Дойг байгаа үз таалагдж байна уу? Жинхэнэ хөл бөмбөгийн тоглогч дасгалжуулагч ингэж харагддаг юм. Нэг юм байна. Сүү чамд хүрэх хангалттай их мөнгө. Чимээгүй Шоко. Мөнгийг олохоос өмнө үрдэх юм штэ. Сайн хувц хэрэглэлгүй бол яаж сайн тоглогч болох юм? Гол! Тийм ээ. Айлв сонсъё. Ялсан юм шиг орил. Тийм ээ. Мундаг. Энэ бол ялалтын бүжиг. Сүү зөвхөн гол оруулбал ингэж бүжиглэнэ. Тэмцээний бэлтгэлээ хийхгүй мө? Өшөглөөд дамжуулаад. Шоко. Спортын ертөнцийг мэддэггүй чинь энэ байхгүй юу? Ялалтын бүжиг бол гол тулгуурна. Тийм ээ. Шоко тэмцээ үзэж байгаагүй. Би тэр шиг ойлгохгүй л дээ. Сүү, одоо тэмцээнд ялчхаад намайг тэврэх бэлтгэлээ хийцгээе. За. Гүйцэ. Миний талбайгаас яв. Яагаад бүгдээрээ ийм муу юм бэ? Ганц ч сайн тоглож олдохгүй юм. Наадах чи хөл бөмбөгийн шин загварыг хувцсан. Энэ агаар шарагч Жордны цөөн тоогоор гарсан загвар. Бас Дэвид Бекмийн хөлстэй толгой болтов. Тэд чи шилдэгүүд уучраа мэддэг хүмүүс. Би ер нь энд юу хийж байгаа юм бол? Та хоёр хөл бөмбөгийн шалгаруулалтанд орох гэсэн юм уу? Таачглаа. Гэхдээ шалгалт бараг шаардлагагүй те. Шалгаруулалтаа яг одоо эхэлнэ. За алив. Эхлээд зүгээр дамжуулаарай. Суу, хичээгэр бахархлын минь төрүүлэх. За ирхмэ. За тоглоцгоё. Энэс боо юм гэж юу ах вэ? Чи бас тоглож чаддгүй байлгүй. Юмыг зөв хийгээвэл өөрөө хийж бай. Тэр чинь яах вэ? Зүгээр л бөмбөгөө дамжуулаад. За яах вэ? Санууллаа шүү. Би дажгүй сайн тоглодог.
Эчин үгүй байлгүй дээ. Шонхрын өшөглөлт. Домогт шонхрын өшгөлөлт үнэ юм байна. Аа! Яха! Хөх. Миний нэм гараг ингээд өнгөрлөө. Гүйцэ, боли. Ахиж хязээж хөл бөмбөг заахгүй. Хой хадагтай. Наана бага бөмбөгөө дамжуулаад гаач тэхүү. Я! Чи домогт галын наадам өшгөлөлтийг мэддэг юм уу? Ой, энэ хугацаанд хаа нуугдаж байсан бэ? Талхны мухлаг хөл бөмбөгийн баг чам шиг мэрэгэн буудаж хэрэгтэй байна. Манай багт орох талаар бодож үзээрэй. Үндэснэ лигт тоглож магадгүй. Явж анкетаа бүртгүүл. Тэгээд шууд бэлтгэлээ эхлэе. Цалин хэд юм? Зүгээр л гайхамшиг. Суу, би чамд Японы багийн эсрэг тоглоод хожсноо ярьсан байлгүй. Үгүй ээ. Гэхдээ сайн тоглосон гэдэгт итгэлтэй байна. Яг зөв. Амьдралдаа чам шиг ийм мундаг тоглогчийг харж байсангүй. Мөр аяган билүү? Сая юу байсан бэ? Өрөө харсан юм болов уу? Бекеригийн мэдээ. Шуурха мэдээ. Бекери 5-нд хулган үзэгдэн нарийн бовнод руу дайрч байна. Хурдан зөвхөр. Алив яваарай. Энд тэндгүү хохирогч нар нэмэгдэж байна. Энд яг юу болсон юм бэ? Өчигдөр шөнө аимшигтай том хулган гарч ирээд миний толгойн дээрх чимэглэлүүдийг идэ дуусгачихлаа. Ноён талхны өсчний газарт янзлуулсан толгой маань бүр байхгүйчлээ. Одоо энд ч гэсэн хулган гарч ирсэн байна. Эрг та бүхэн бүгд гэрээсээ битгий гараарай. Захирлаа, хулганууд талхчны хот руу дайрсан гинэ. Хулган гэлээ. Би хулганаас их айдаг. Тэр хардаа. Манай урд хүртэл хулганууд гараад ирж. Миний шивцэр шоколад. Энэ гүзэлцэгнийг болохгүй. Чи яаж надад ингэж хандаж чадаж байна? Хайртай болох чинь нүгэл биш үү? Энэ мөг ястаа нэрэ. Хатан таан бааларсан шүү. Ингэж тачих гэж хамгийн чухал хэсэг гарч байхад уур амьсгал эвдчих юм аа. Одоо кино үзээ суух цаг биш ээ. Талхны мухлаг хотод хулганы сүрэг ороод ирсэн гэж байна. Яасан? Хулганы сүргээ? Хулганууд нарийн боовнууд руу дайраад байхад төр засаг юу хийж байгаа юм бэ? Бидний төлсөн татврын хэмжээгээр биднийг хамгаалах хэрэгтэй. Юу болоод байна? Айлу борцгонуудаа бүгдээрээ ингэж явахаар ордон руу орцгоё. Алж байна. Хулганууд миний толгойн чимэглэлийг идээд ийм болгочихлоо эрхэмдээ эдсэн. Хулгануудаас айгаад гадаач гарч чадахгүй байж штэ. Хүүхдүүдээ хичээлд нь явуулж чадахгүй нь үнэхээр хэцүү байна. Одоо дарийн хүнзүү арга хэмжээ авахгүй бол та нар бүгдээрээ зайрингийн руу явна гэж мэдээ. Хатан хаантаа хулгануудад хонх зөөвөл ямар вэ? Хонхо? Тийм ээ. Тэгэх юм бол хонхны дуу сонсоод ард иргэд зугтаж чадна шүү дээ. Тийм байна. Үнэхээр сайхан арга байна. Сайхан арга хайж олох гээд их хичээлээ. Баярлалаа. Гэтэ хулгануудын хүзүүнд хэн хонх зөөх юм? Юу? Хэлсэн хүн хариуцлага хүлээх хэрэгтэй. Чи өөрөө очиод хонх зүүчээд ир. Би юу? Үгүй хатан хаантаа. Тэд
Жигнэмэг очоод хонх зөөчхөл бүх зүйл шийдэгдэх болохоор бүгдээрээ санаа зовох хэрэггүй. Тэрээр хулганы хүзүүнд хонх зөөхөр явсан ч хизээч эргэж ирч чадаагүй юм. Хулганы хүзүүнд хонх зөөх гэж явчихад бүтэн сар гарan алга болчихсон. Энд чинь одоо юу гэж нь болоод байна? Тэр аяган бэлүү хулгануудын дайралтанд өртсөн юм шиг байна. Өөр арга байхгүй гэж үү тэгээд? Эрхэм дээдсэ хулгануудыг айлгадаг амтан байдаг гэж дууссан юм байна. Бурхан минь гэж тийм амтан байдаг хэрэггүй. Тийм ээ. Тэр бол муур гэдэг амтан. Муур бол талхны газрын экосистемийг хамгаалж чадна. Хулганууд муурнаас өнхөлцгөө хагартал айдаг гэсэн. Айл бүр муур тэжээх юм бол хулганууд айгаад ойртож чадахгүй. Үнэхээр сайхан арга байна. Угаасаа нэг амтан тэжээмээр байсан юм. Оо за. Наадах чинь сайхан санаа байна. Гэхдээ хэн муур худалдаж авч ирэх вэ? Мэдээч хэрэг чиний гаргасан санал юм чи өөрөө авч ирэхэд болох юм байна. Би юу? Тийм амар амтныг би яаж авч ирэх болж байна эрхэм дээдсэ. Тэр их чи өөрөө мэдэх хэрэгтэй. Сонсцгоо. Энийг хаалганы гадна гаргачихад ир. Хэдлээ. Хатан. Ингээд муу худалдаж авахар явсан албад хизээч эргэж ич чадаагүй юм. Юу гэж нь болоод байна? Хулганы хүзүүнд хонх зөөх гэж явсан сайд ч ирэхгүй. Муур худалдаж авахар явсан ч эргэж ирэхгүй байхаар одоо яах болж байна? Одоо сайхан арга бодож олохгүй бол зорингийн руу явна гэж мэдэрэ. Тэр нөгөө энэ бүхэн талхнаас л болж байгаа юм. Надаас уу? Ноён талх эднийг маш амттай янзалснаас болоод хулганууд өндрийн аваад дайраад байгаа юм. Шуун утгагүй юм яриад байгаа юм бэ? Оо тийм байна. Наадах чинь үнний ортол юм байна. Айдуу сонсож бай. Талхыг доод гиндан руу дариухан аваад яв. Толгойг нь гоё янзалснаас өөр хийсэн юм байхгүй штэ. Дээдсэ. Сайхан санаа олчихлоо дээдсэ. Сайхан санаа байна гинэ. Муур худалдаж авч ирч чадахгүй бол муур хийчихвэл яасан юм бэ? Муур хийхээ? Тийм ээ. Энэ хотын иргэдийн толгойг муур болгоод янзалж явах бол хулганууд айгаад ойртохгүй байлгүй дээ. Хөөх, үнэхээр мундаг байна. Аргагүй л 80 талах шиг. Хөөх, наадах чинь үнэхээр сайхан санаа байна. Гэхдээ муур гэдэг амтан чинь ямар царай дүрстэй юм бэ? Тэрийг надад даадагчхөө. Интернетээс муур гэд хайх юм бол ингээд муурны зургуудыг харж болно. Энэ нөгөө амар муур гэдэг чинь үү? Амьдралдаа анхудаа ийм аймаар амтан харж байна. Тэр шавгуур чихийг хардаа яг сэлэм шиг байна. Тэр харцсан хүртэл ямар аимшигтай юм бэ? Талхаа. Дариухан бүх иргэдийг аимшигт муур шиг чимэглэлтэй болго. Мэдлээ. Ингээд талах хотын бүх иргэдэд мууран гоёл хийж өгсөн юм. Зөөлөн кремээр хэлбэр гаргасныхаа дараа шоколадаар муурны аимшигтай нүдийг зураад хүрхэл юм бол эсгэж зүсмээр хурц саглыг зурж өгөөд урдаа байгаа хоолыг харж баясан юм шиг хоёр газрын зураад агвал дуусна. Хөө, дуусчихлаа. Би өөрөө хийсэн ч гэлээ ямар аймаар юм бэ? Муур гэдэг амтан үнэхээр аимшигтай юм байна. Зурган дээрхтээ яг адилхан харагдаж байна. Ийм амар толгойн гоёл анхудаа харж байна. Тэр ч яхав хулгануудыг хуурахын тулд муур шиг болж жүжиглэх хэрэгтэй байдаг. Тэрийг надад даалгачгоо. Би хүүхэлдэн дээрээс үзсэн юм. Муурнууд ингэж дуурдаг гэсэн. Мяу. 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 Үгүй бүр амараар. Мяу. Мяу. Тийм ээ наадах чинь. За тэгвэл талах чи иргэдэд муурны чимэглэл хийж өгөөд сүү харин чи муур шиг дуурахыг зааж өгөхөд болох юм байна. Мэдлээ. Мяу. 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 Хулганууд биднийг хараад айж бай шүү дээ. Захирал таны хийсэн муурны чимэглэлээс болсон байх уу? За бүгдээрээ хулгануудыг айдлан
Бүгд муур болцгоо. Тэрийг хардаа захирлаа. Хулганууд гайхаж байна. За, бүгд хүчтэй байна шүү. Түг догтлов. Юу вэ? Хулганууд ухаан алдаад байна. Айсандаа бүгд зүрхний шивдээс болоод байгаа юм биш үү? Ноён хийж өгсөн толгоон гоёлын хажаар хулгануудыг дийлчихлээ. Бид хотыг аварлаа. Энэ хүчээрээ зүтгээд хулгануудыг бүгдийг зайлуулцгаая. Хулганууд мууран гоёлтой болсон аяган билуунуудын эгдүү төдөрхийг харан зүрхэн догтлон өгчээ. Би чадлаа. Харин талах хотоо аварсан баатар боллоо. Ажилчны ухралд. Наваа гарыг хөвжөлтэй. Яасан чимээтэй юм бэ? Буугу байгаач дээ. Хагас бүтэн сайн хаварч Юугээд өглөөд байгаа юм бэ? Наваа гарагт би хамгийн дуртай. Болооч. Амралтын өдрүүдээр их тоос дарсан байгаасаа даваа гаргийн их зөвлөгөөнөөс илүү сайхан юм юу байх вэ? Тэр юу вэ? Шоко, та зүгээр үү? Юу болсон бэ? Мэддэггүй мө. Өнөөдөр даваа гараг зоригч нөхрүүл цагийн хуваар хавдаа. Хөөх, ийм урд чагсаалт байгаа гэж төсөөлсөнгүй шүү. Манай ус чи алдартай л да. Эрхмээ, өнөөдөр дүүрэн захиалгатай байна. Юу? Би түү захиалгатай гэв. Өнөөдөр амралтгүй илүү цагаар ажиллах нэ. Хөөе, яаж гэсэн юм бэ? Өнөөдөр супер хөгжилтэй даваа гараг штеп. Ангах цаг боллоо. Би зөндөө хүлээсэн шүү дээ. Би хүлээсэн. Үгүй би. Яасан дуусахгүй бэ? Намайг засч өгнө гэж амласан биз дээ. Хүлээгээд байна штэ. Алиулдээ хурлаач дээ. Ушуулал да. Алиу мөнгө авъя. Окей ч байна. Би мөнгө авъя. Алуу бошоодол та. Ямар хариуцлахгүй юм бэ? Шоко гарлаа. Би энэ ажлаас гар. Айл иртэрч хүлээсэн шүү дээ. Өсчний газар л очоо гэж хэлээд байна. Үгүй. Бас л хар дарсан зүуд цаашаад ингэж чадахгүй нэ. Нэгэн компани ашгаа 10 дахин нугалж чаджээ. Эрхмээ компанийнхаа амжилтын нууцаас хуваалцахгүй юу? Тэр бололгүй яах вэ? Манай амжилтын нууц бол баг бүрдүүлэх ажиллагаа. Ха. Ямар байна да? Манай дараагийн үйл ажиллагаа 10,000 марафон. Тийм ээ. Баг бүрдүүлэх үйл ажиллагаа гинэ яг зөв. Юун үйл ажиллагаа яриад байгаа юм бэ? Завгүй байна штэ. Уралдааны машины компани тим юм хийгээд ашиг 10 дахин нэмэгдсэн байна. 10 дахин гинэ. Чи галзуураа юу? Завгүй хэцүү байхад чинь Баярлалаа хийчихвэл ажиллах шаардлагагүй штэ. Баг бүрдүүлэх хөгжилтэй арга хэмжээ зохиогоод ирч хүчтэйгээр буцаад ажиллаа хийцгээе. За суу. Чи бэлтгэл ажиллаа хийх үү? Тэгэлгүй яах вэ? Жинхэнэ баг бүрдүүлэх үйл ажиллагаа үнэхээр ингэж хийх гэж байна гэж үү дээ. Гэхдээ бэлтгэхийн тулд юу хийх хэрэгтэй вэ? Та нар хизээч ийм газрыг харж байгаагүй. Энэ бол Чипомарт. Тэр юу вэ? Яасан бэ? Мөнгөгүй болчихсон юм уу? Хэдэр чинд чинь бясагны мөнгө алгуу. Асуудалгүй. Чипомарт. Хаан шиг худалдаж аваа. Тийм ээ, хаан шиг. Бай бүжигсэн би үдээс асгаж чадахгүй нэ. Миний бүдээж байгаа үйл ажиллагааны шилдэг юм байна. Тийм ээ. Өршөөгөр ирэх юм ээ. Би чамайг таних билүү? Таны тусламж үнэхээр хэрэгтэй байна. Тэгээд чиний анхны үйл ажиллагаа байх нэ. Баг бүрдүүлэх. Жимстэй чанамал минь гэж хэцүү зам шүү. Яг тийм болохоор л таны тусламж хэрэгтэй байгаа юм. Энүүгээр би яах юм бэ? Сурагчид яагаад дүрм товцос өмсдөг гэж бодов? Хэлээд өгье. Зөв газар байгаа гэдгээ мэдрэх гэж. Баг бүрдүүлэлт гэдэг бол компани ажилчдаа ёс суртахуунтай байлгахыг хэлж байгаа юм. Хамгийн хэцүү үйл ажиллагаа.
Багийнхаа цамцны ойдол болгонд хайр үнэнч сэтгэлээ шингээвэл ажилчид зөв газараа байгаа гэдгээ мэднэ. Эхмээ асууж болох уу? Махаар яах гэж байгаа юм? Тэд үргэлж хэлдэггүй л дээ. Гэхдээ үйл ажиллагааны гол зүйл нь хоол. Махан хоол үйл ажиллагаа чинь өгсгөө уруудгүй гэдгийг шийднэ. Маха төлөвл ажилчид чинь ингээд өнгөрсөн байна гэж бодно. Шүүрхий болгол ажилчид чинь өөрсдийгөө дутуу түүхий байна гэж ойлгоно. Төгс болгосон гаднаа шаржиг нуур дотроо шүүсдэг мах ажилчдын зүрхийг хаасайгүй хайлуулна. Хамтран ажиллагсад чинь чам туславал нэг хүн шиг урагшиж чадвал Газартаа хүрнэ. үсчний газрын орлого багасч уруутвал баг бүрдүүлэг тоглоомод ямар санагдаж байна? Та бид хоёр энэ насандаа хамт байх барилдлагатай байх. Би танд бүх мөнгөө зээлмээрч юм шиг санагдаж байна. Харж байна уу? Энэ тоглоомнууд чамайг ажлынхантай чинь дотн болгоно. Чи их сайн байсан болохоор би үндсэн хичээлийг бүгдийг зааж чадлаа. Баярлалаа эхмээ. Таны ачаар хамгийн шилдэг үйл ажиллагааг хийн. Арай болоогүй шүү. Чи нэг ур чадварыг мэдэх ёстой. Тэр нь юу юм бэ? Түүдэг гал. Түүдэг галыг эзэмших. Бидний гарал үүслийг сануулж байдаг сүр хүчит зуух. Галын дүл бидэнд халууныг, бидний төрөлтийг сануулдаг. Жинхэнэ түүдэг гал асаахын тулд өөрөө түлээний модоо бэлдэж шатаж дуусхыг харах ёстой. Ойлон бэлэн боллоо. Ингээд бүх юм бэлэн. Одоо нөгөө хэдийг ирэхийг хүлээнэ. Арай хэтрүүлчихсэн болов би сүүн крэм шиг санагдаад байх юм. Ирэхээс өмнө жаахан хугацаагаа юм чинь төрхөн зур таад авдаг юм билүү? Өглөөний мэнд ноён талхаа. Өглөөний мэнд. Сэтгэл догтлоод гоцгслэнгийн нойроо авч чадсангүй. Би ч гэсэн. Энэ хоёр яах гэж ирсэн бэ? Бодлоо сүрсэн бэ. Ингээд сүү хаан байна. Бүгдийг бэлдэж гэнэ гэж амласан да. Ноён талхаа хардаа. Сүү энд ирсэн юм шиг байна. Сүү аль хэдийн цусан луу явж гисэн болов? Тийм ээ. Бүгдээрээ ч гэсэн явах уу? Алив юмнуудаа авчих явъя. Мартах шахлаа. Өдөржин ирэхгүй юм чинь үсчний газараа цоож. За боллоо. Урагшаа. Ямар сайхан унт. Сайхан амраад сэргээд авлаа шүү. Одоо баг бүрдүүлэх ажиллагаагаа хийгээд хичээл зүтгэлээгээ шимээг үзнэ. Яагаад гаднаас нь түгжчихсэн юм болоо? Хаалга онгоолгооч ээ. Гадаа хүн байна уу? Намайг гаргаач. Бид бүгд өндөгтэй адилхан. Өөрөөсөө өндөгний шарыг олоорой. Шахта мэржлээ. Махамттай байна шүү. Гэхдээ найзуудаа сүү бүлээхгүй байсан юм уу? Нэр тийм шүү. Сүү бүгдийг нь бэлдсэн. Хоолой дэ цадсан юм чинь түүдэг галаа саацгаая. Түүдэг гал. Сууч аимшиг юм ярьцгаая. Үсэлдээ маа. Бараг над чиг үзэсгэлэнтэй юм аа. Би ийм юм хийж угаадаа баяртай байна. Сүү энд бидэнтэй хамт байсан ч удаасаа. Гацчгаад гарч чадахгүй байна. Хаалга дүгжээтэй би цонхонд гацчихлаа. Би юу олчихвдоо? Миний галын адам намайг ороход галын адам хийчлээ. Би ч гэсэн баг бүрдүүлэх үйл ажиллагаанд оролцмоор байна. Шокогийн сохор болцоо. Залуухан шинэхэн нарийн бовнууд их цолхгүй юм аа. Ууран савсан халуун амьдрал аз жаргалтай гэрлэлтээс илүү хэрэггүй. Тэр нууц шүү дээ. Ганц би амьдрал сайхан байх. Гэхдээ дараа нь харамсан да. Тэр ч зөв шүү. Чи ямар шалтгаан тоочих гэв? Өдийн насан дээр нөхөр хүүхдээ бочих ёстой ш. Би хөөрлөө. Шоко, яг юунд хойцсон бэ? Шоуны суулаа хожчихлоо. Моорон бялонууд Брэдлийн шоунд тарж байгаа шинэ мюзикл. Хөгжилтэй байхдаа хинтэй хамт явах юм? Мэдээж ганцаараа. Мэдээж ганцаараа гинэ. Шоко, энэ чинь асуудал штэ. Гэрлэггүй байсаар нас чинь явчихлаа. Маа, явж найз залуутай тайлц. Нэр нь цагирган бов. Манай хөрши хүү байгаа юм. NYB-г онц дүнтэй төгссөн хүндэт төгсөгч. Мацагийн гишүүн тэнд зөвхөн сууднуудыг л авдаг. Johnny Billow, Johnny Billow-ны хамгийн залуухан захирал.
жилд бараг сая доллар олдог байхаа. Ямар их мөнгө вэ? Тэр юу ч биш. Төгс биетэй. Өөхгүй. Дан нүүрсус. Мөн эрдэмтэн зураач мастер тоглож. Шоко. Би чамаг өөрөө танилцуулаад өгье. Би лав гэрлэнэ. Нэг уулзаад үзээ. Хөө, сайн л юм. Тооцоогоо яаж авах вэ? Би явлаа. Какао. Хин бэ? Хадагта доонод чамаг ийм амттай гэж хэлээгүй дээ. Миний нэрийг Үгүй. зөв. Энэ нарийн боовнуудын яриад байдаг тэр цаг. Төгс бийж би бай. Цагирган боо. Ямар хачин залуу вэ? Мэдрэл мод. Ийм хурдан буцаад ирсэн үү Шоко? Бид хоёртай хамт илүү цагаар ажиллах уу? Уурам бялууны үзэгч тэн сэтгэгдэл тийм сайн биш байгаа гэсэн. Хоёртай хамт үлдэх. Одоо энэ чиний гэр. Энэ бүрч нөхөй. Цагирган баава эндээс явцгаая. Тэгэлгүй яах вэ? Эвгэн сүгдэг машинаар надтай хамт явах ямар байна? Зүгээр л юм. Суудлын туглын сайн чанарын арьс. Өсгөгч цөөн тугаар гарсан зам. Өвчин болохоор энэ чимээг би мэднэ. Миний какао өссөн бололтой. Хөрөгчөнд үлдсэн хоол байгаа. Мөгөө талах минь. Би чамайг 5 ноттой газар руу аваад яв. Хөөх. Гайхалтай газар байна. Анзаарсан бол ашгүй дээ. Захиалга өгөх гэж сар гарan болдгийм. Тийм ээ. Урьдчилгаа $1000. Мөгөө үгүй. Миний захиалганууд цэсэнд байхгүй. Бүгдийг зохицуулна. Энд хийх нь намайг танд. Юу байцаараа юу гэнэ? Стефан, авдгаавья. Эрхмээ. Энэ юу вэ? Тийм. Төгс болгосон хоол. Их гоё байгаа үз. Органик хамт цаанаа л өөр байдаг юм уу? Тийм ээ. Амттай юм шиг байна. Үндсэн хоол нь хизээ ирэх юм? Стейк. Үгүй. Чи зүгээр биз? Мах хэдвэл нарийн бов муухай болдгийг мэддэг юм уу? Тэгээд чи шарсан мах үхлийн аюултай химийн бодисоор дүүрэн. Мах хэдвэл чи өөрийгөө хорлож байна гэсэн үг. Дотроо махта нарийн бов үнэхээр өрөвдөлтөй. Хогийн газар яагаад ийм юм яриад байгаа Юу юм бэ? яриад байна? Сони юм бэ? Идэж чадхаа болчихлоо шүү Өөрөө дээ. их ухаантай гэж боддөг юм ах та. Ямар мангар амтан бэ? Ахиж хизээч уулзахгүй. Бас юу вэ? Хин бэ? Сайн уу талах минь. Тэр чин гадаа байна. Өглөөний. Юу? Яагаад манад ирсэн юм бэ? Аюулаа дасгалаа хийх хэрэгтэй шүү дээ. Алив, явцгаая. Намайг хааш нь авч яваад байгаа юм бэ? Гүйвэл бодисын солилцоо чинь сайжирна. Бас сэргийг байх саахан арга. 10 хоногийн өмнө миний хугацаа дуусчихсан юм шиг санагдчих. Ингээд залхуураад байх юм бол миний тооцоосноор 27 хоногийн дараа хугацаа чинь дуусна. 27 хоног уу? Нэрээ баймаар байвал гүйж эхэлдэ. Чи Үйсний дараа сайн шингийн юм уух хэрэгтэй. Та хоёр захиалга өгөхөд бэл нөө. нэмэлт мөстэй американо. Үгүй. Бас яав та? Кофений гол орцнуудаас болж өдөр тутамдаа авах ёстой Д витамин төмөр авч чадахгүй. Шинэхэн шахсан байцааны шүүснээс хоёр. Цагирган баава. Би кофе уумаар байна. Миний өмнөөс захиалаад байж болохгүй. Аку. И анхудаа зөөлөн талханд байцааны жуус захиалж өгч байна. Ер нь бол би сонгоны жуус, цагаан гадаа жуус, мөн ароврутын жуус захиалдаг байсан. Зөвхөн чамд зориулж шинэхэн шахсан байцааны жуусыг хадгалсан юм. Энийг бол ахиж хизээч мөстө макачино энтер уух хэрэггүй болно. Төлөө. Аку. Чамд байцааны жуус авчирлаа. Намайг тайвархад өгөөч дээ. Талах минь спорт машин хурдан гэдгийг мэднэ үстэй. Үгүй. Надад хамаагүй. Шоко. Уу яагаад ажлын цагаар унтаад байгаа юм бэ? Зодолж байсан байна. Сайн уу талах минь ийм их уурахта цагирган боовыг хараагүй л үстэй. Манай сургуулийн дүнгийн хуулга Үгүй. семестр болгон дандаа онц. Миний альбом өрөө хардаа хансаг байгаа үз. Би залуудаа. Яадаг тэнэг вэ? Цагирган баава. Өөрийгөө хэн гэж бодоод байгаа юм бэ? Ажилтай байхад битгий хүн рүү зурус бичээд бай. Ахиж битгий залгаарай. Гаку. Миний буруу байж ахад ганцхан боломж олгож чамаас гүйж. Яаж хүрээд ирвэ?
чамд зориулж онцгой юм бэлдсэн. Брэдвигийн эхний игнэнээс албан газрын хий үзэгдлийг үзнэ. Мюзикалд дуртай юу? Би хэзээ ч чамтай явахгүй. Юу? Энэ тасалбарыг арай хийж олж авсан штэ. Чи Брэдвид их дуртай үстэй. Хойч байна. Хойч байна. Сүүлийн удаа боломж олгооч. Яагаад үзэгчд байхгүй байгаа юм бэ? Чи аянда харна. Одоо эхлэх гэж байна. Өнөөдөр ахад хичээж ажиллалаа. Миний хүсэл бол ганц бие зөөлөн талхны сайхан амьдралаар амьдрах. Миний хадгалсан ганц хүний аялал ямар хөвгөлтэй байх вэ? Албан газрын хий үзэгдэл мөн үү? Үргэлжлүүлээд үз. Талх минь хаач гэж байгаа юм бэ? Оо, цагирган бав. Чи ганцаараа хооллож, ганцаараа кино үзэж, ганцаараа аялалд явах юм. Ингэж яаж жаргалтай амьдрах юм бэ? Ахиж хизээч ганцаараа байх шаардлагагүй. Чамд би байна. Баян царайдаг бас чиний. Намайг талхны мухлаг хотын хамгийн жаргалтай цагирган бав болгож. Оо, цагирган бав минь анх танилцсан цагаас хойш л би чамайг хайрлсан. Оо, шок минь. Цагирган бав минь. Браво! Браво! Како минь ямар байна? Ирээдүг хамт болоход бэлнэ үү? Анх танилцсан цагаас хойш би чамайг хайрлсан. Намайг аз жаргалтай. Тэвчээр минь алдарлаа. Өөрийгөө хэн гэж бодсон юм болоо? Какао гой, какао хүлээж вэ? Шоко гэж. Какао биш, шоко. Какао битгий яваач. Би чамд хитрхи гангатна гэж бодоод айгаад байгаа мó? Үгүй. Би махыг нь хизээж дасгал хийхгүй. Бас өдөр болгон кофе уух болно. Үгүй. Амьдралаас битгий ийм амархан бууж өг. Би бууж өгөөгүй. Чи яагаад өөрийгөө бусдаас илүү гэж боддог юм бэ? Ой, Шоко, юу хийж байгаа? Сүү, юу өмсчихсэн юм бэ? Цагирган бав намайг уучлаарай. Эртхэн хэлэхээс тавьсан юм. Үнэндээ би сүүтэй уулздаг юм л та. Одоо чи намайг тавиарх нь үсттэй. Наад чи нөхөр болж чадна гэж юу? Какао яагаад чи хөгзөрчгөө юу? Чам шиг сайхан бүсгүй, над шиг баян, царайдаг, ухаалаг залуутай насан турштай амьдрал. Ашхуйныг асуудал туслаа. Би зөгцүүлчихлаа. Намайг уучлаарай, Шоко. Би чамайг тэгэж боддог гэж үнэхээр бодсонгүй. Их хэцүү байсан байх та. Үгүй шүү, үгүй. Тийм биш ээ. Би зүгээр л Би ч гэсэн чамтай адилхан боддог. Тэгтээ байна. Яг одоо би ажиллаж бодно гэж амласан. Хизээ нэг өдөр мундаг үсчин болоод би эхлээд тэнийг цагирган бав. Одоо бас сүв. Өнөөдөр бүгд намайг яагаад байгаа бэ? найм алж ба жуу уу. Кэвэн бэрэрэ. Загсаач. Нана зогс. Ямар наймаж гэхээр юм хурдан байдаг байна. Юу вэ? Хашаал уулчихгүй. Хол зогтож чадаагүй байх. Аль хурлаарай. Ахад ялагдчихлаа. Ноён талхаа Шоко хоёр 10 удаа тоглоход Шоко 10-нд нь ялсан байж үү дээ. Шоко. Дахиад ганцхан удаа тоглолцгоё. Үгүй дээ. Би одоо гэртээ харилаа. Дахиад ганц тоглолцол доо. Ноён талхаа одоо хоёулаа тоглоё л доо. Сүү чи явж хогоо хайчаад ир. За. Шоко ганцхан удаа штий. Үгүй гэж хэлсэн шүү дээ. Би ч гэсэн тогломоор л байна штэ. Юу вэ? Энэ чинь юу вэ? Яг 8 алчиг юм аа. Чи өсөд байгаа юм уу? Хүлээж байгаарай. Энийг идэх үү? Миний дуртай шоколадтай жигнэмэг байгаа юм. Игдүүтэй юм аа. Найз минь чамайг хэн гэдэг вэ? Мөн. 8 альчтай адилхан болохоор 8 алж байх нь. Надтай хамт манай өсчөн рүү ормоор байна уу? Энэ бас юу вэ? Сүү нааша юу дуртайгаа дагуулж ирээд байвал яах болж байна? Уучлаарай.
Хогийн савнд байхаар нь өрөвдөөд л оруулаад ирсэн. Чинээ өрөвдмөр байсан ч болохгүй. Ямар игдүүтэй юм бэ? Гэхдээ энийг хэн асрах юм бэ? Энэ наймаалжиг би асарё. Сүү чи зүгээр л цэвэрлэгээ хий. Шүүр тасгар хоёр нисээд байна штэ. Хөөг шүүр өөрөө цэвэрлэгээ хийж байна. Наймаалжа чи миний өмнөөс цэвэрлэгээ хийж өгч байгаа мó? Баярлалаа. Ноён талхаа 8 альж тусгай чадвартай бололтой. Энд бидэнтэй хамт амьдрал яасан? Сайхан санаа байна. За, хамт амьдарцгаая. Яста гоё да. Одоо надад тоглоод байгаа мó? Энэ одоо юу хөгшин загвар вэ? Гүнчтэн угаасаа сонгодог зүйл чинь залхдаггүй. Өнөөдөр үжлэгтэй болохоор би онцгой ястаа гэд байна штэ. Сансрын авангард паста загвар мэддэг юм уу? Хашаа юм. Юу сансрын авангард паста юу? Ястаа усчиг гэчгээд үйлчлүүлэгчгээ юу хүсэж байгааг мэддэггүй хэрэггүй. Би үйлчлэгний хатгаа амлах чадахгүй. Зайрын шорондоо явуулж гэж мэд. Тэр чинь Миний хүсэж байсан загвар яг мөн дөө. Хайрын ангитай ноён талхаа. Өнөөдрийн үйлчлэгний эзэн нь би байх болно. энэ чинь яг юу болоод байна? Наймаалжа чи үсийг яндалж гисэн үү? Чиний ачаар зойрын шорон руу явхааргүй боллоо. Баярлалаа. Цочих гэж. Захирлыгаа гараад иргэж хээ. Юу болов вэ? Энэ үсийг харал да. Би сарын өмнө энд үсээ янзлуулсан. Өнөөдөр харсан чинь хачин байна. Мөнгөө буцааж авмаар байна. Сарын өмнө янзлуулж чад одоо буцаана гэж байгаа мó? Таалагдахгүй байгаад өөр яах юм бэ? Буцааж өг. Болохгүй. Юу? Намайг хэн гэдгийг мэдхүү. Нахыг оронгоор ч нэргүүлсэн ч хамаагүй гэсэн үг. Яаж угаа чинь нэ? Чи цогсон уу? Энд би зүгээр л сууж байсан дэг. Мо мафлин чин. Энэ чин юу вэ? Дахиад уулзахгүй баха. Чиний ачаар нэг гайтай юм алга боллоо. Баярлалаа Наймаалжа. Наймаалжиг ирснээс хойш манай хамаагүй сайхан болж байна. Цэвэрлэгээ хийж өгөөд. Мөн үйлчлүүлэгчийг ч хөөгөөд. Наймаалжа бидэнтэй үрд амьдраарай. Мөнгөө чавч чадсангүй юу вэ? Гач 8 альжнаас боллоо. Өршөөгөөрөө ирэх мэ. Та өөрөө ийм 8 альж хараагүй биз? Энэ 8 альж чинь дөрөв талхны үсчний газар харсан да. Ашгүй олчихлоо. Ой, байна уу? Ноён талхны үсчний газарт 8 альж байна. Талхчны хотын байрлаж байгаа дэлхий манай дэлхийн оршдог нарны аймаг. Наймаалжа чи сая ярьсан уу? Ноён талхаа шоко. Наймаалж сая үг хэллээ штэ. Наймаалж яаж ярих вэ? Чи буруу сонсоо байлгүй дээ. Наймаалж үнэхээр яриад байна шүү дээ. Тэр хот танаа гэр юм уу? Даамлаа. Энэ хар гаригийн юм шиг амтан 8 альжны даамал бололтой. Наймаалжа чи гэртээ харимаар байгаа мó? Би даамлаа санаад байна. Ноён талхаа бүгдээрээ наймаалжиг гэрт нь харихад нь тусалцгаая. Өнгөрсөн хугацаанд бидэнд их тусалсан шүү дээ. За, тэгье. Тэгтээ сансар руу яаж явуулах вэ? Утас. Тийм ээ, утас. Гэхдээ тэрүүгээр сансар руу ярьж болохгүй л дээ. Талхны газрын дээврийн антентай утсаа холбож хөвд сансар руу ярьж болох байх. Та нар ч юм бэ? Бид бансагаас ирлээ.
Энэ наймаалжуул сансраас ирсэн хари гаригийн наймаалж учраас бид аваад явлаа. Манай наймаалжийг авч явж яах гэж байгаа юм бэ? Бид энэ наймаалжийг авч яваад талхчны хотын шинжлэх ухааны хөгжил ашиглах юм өгөөч. Шинжлэх ухааны хөгжил үү? Наймаалжаар туршилт хийн гэсэн. Тэгэж болохгүй. Бүгдээрээ наймаалжийг тусалцгаая л да. Суу, Шоко. Наймаалж аваарай. За, хөргөм явцгаая. Талхны үсчний газрын наймаалжийг аваад цугтчихлаа. Бүх ажилтнууд алх болон тэрний ажилчдыг зогсоо. Маяг талха. Бансагийн ажилчид бидний хөөгд байна. Яах вэ? Нэрээ тийм байна. Аана зогсоорой. Болохгүй. Наймаалжийг туршилтанд оруулж чадахгүй нэ. Бидний урд хаалт тавьчихсан байна. Зогсоод та нар бүслэгцээ. Одоо наад наймаалжийг бидэнд өг. Бид одоо яах вэ? Урагшаа хоошоо хаашаач явж болохгүй. Одоо дуустал. Энэ юу вэ? Бидний дугуй тэнгэрт нисэж байна. Тэнгэр нисэж байна. Би нисэж Алдчихлаа штэ. Наймаалжийг алдчихлаа. Зэ. 1 7. За, болчихлоо. Одоо наймаалжны даамлыг эрхийг хүлээхэд болно. Наймаалжаа би чамайг санах бах та. Би ч гэсэн наймаалжтай хамт амьдрмаар л байна. Наймаалж ч гэсэн төрсөн од руугаа буцах хэрэгтэй. Гэр бүлийнхнийхээ ямар их санаж байгаа вэ? Тэр хардаа. 9-5 байна. Наймаалжийг авах гээд ирчихэж. Хөө, үнэхээр наймаалжны даамал байна. Наймаалж ингэж төрсөн од руугаа очиж чадах нэ. Наймаалжаа. Чамайг санах бах та. Өнгөрсөн хугацаанд баярлалаа. Наймаалж ингэж төрсөн од руугаа очиж чадах нь. Дахиад зочилж ирээрээ наймаалжаа. Наймаалжаа. Хангаваарай. Зочилж ирээрээ.